Сайн байцгаана уу? Шинжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгээрээ би өмнөх нэг дугаар дээр ярьжсэн штэ. Ийм нэг эмхтэй байдгаа, ийм хувцастай эмхтэй байдгаа. Кимоно нэг иймэрхүү олон давхар тэгээ маш урт хар үстэй хөмсөггүй ийм дүр бол Японы маш олон кинонууд болон аним кино зохиолууд дээр ингээ гарч идэх. Тэгэд энэ нь яг ямар учиртай хүн юм бэ гэдгийг та эдтэй энэ удаагийнхаа дугаараар ярьж өгөхөөр бэлдээд байна. Тэгэхээр энэ хувцаслалт бол Японы нэлээд эрт үе буюу за нэг 10 дугаар зуун 11-р зууны үед байсан Heian гэдэг Японы үе байгаа. Энэ үед язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг байсан хувцас юм байна л да. Одоо бол биднийх чинь Ревагийн тооллоор явж байгаа гэсэн үг. Ревагийн үе гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ Японд та хэд мэдж байгаа бах өмнөдийн энэ нэг 2025 энэ гэсэн тооллоос гадна өөрсдийнх нь тоолол гэж тусдаа явдаг шүү дээ те. Тэр нь болохоор нэг эзэн хааныг хаан ширээнд цууснаас нь хойшоогоо тэрний тоолол энэний тоолол гэд хаан эзний үеэр тийм тооллыг явдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр бол одоо Рева буюу одоогийн Нарухито хааны хаан ширээнд цууснаас хойших 5 дахь жил дээр нь явж байгаа баг шүү те. 5 байна 6 дахь жил дээр явж байгаа хаа. Тэгэхээр яг энэ шиг одоо Heian гэж үе байсан. Тэр үед өмсдөг байсан хувцас гэж ойлгож болох нь. Тэгэхээр чин одоо манайх чи 13 дугаар зуунд чин Чингис хааны үед ямар хөө байла те. Тэгэхээр чин бүр тэрнээс өмнөх үеийн эмэгтэйчүүдийнх нь хувцас гэж ойлгож болох нь шүү те. За тэгээд энэ Jiunihitoe гэдэг хувцсыг та бас харсан байж болзошгүй нэг баримтыг бас та хэдтэй дуулах юм бол 2019 онд Японы эзэн хаан одоогийн эзэн хаан Нарухито хаан ширээнд суух ёслол болж байгаа. Энэ дээр те Масако сама болон Нарухито хааны эхнэр охин болон хүсэ залхамжлах хунтааж Фумихито Нарухито хааны дүү байгаа те. Тэдний охтууд болон эхнэр нь бүгдээрээ энэ Jiunihitoe гэдэг энэ хувцсыг өмссөн байдгаа. Тэгээд энэ зургуудыг та бүхэн харж байгаах. Ер нь бол бас л тийм нэлээд үндэснийх нь түүх мөх хамаг тэр юмнууд нь шингэсэн тийм хувцас явж байгаа гэсэн үг байна шүү дээ. За тэгээд энэ хувцас нь бол маш тансаг нүсэр хувцас л та. Ерөнхийдөө Японы соёл гоо зүйн дээд илэрхийллүүдийн нэгт тооцогддог. Тэгээд өмнө нь болохоор ерөнхийдөө язгууртан эмэгтэйчүүд ингэж өмсөж хэрэгэлдэг байсан бол одоо энэ орчин үед бол яг энэ хааны гэр бүлийнхэн хааны гэр бүлийнхэн гэхдээ байнга өмсгөө нэлээд юм томоохон үйл явдлууд дээр өмсдөг. Жишээлх юм бол хаан ширээ залхамжлах ёслол эсвэл титэм авах ёслол байдаг ч юм уу. Аль эсвэл бүр тийм том нэг хүнийх нь төрсөн өдрөө гэдэг ч юм уу. Бүр яг үнэхээр нэг тийм том гэсэн үйл явдлууд дээр энэ Jiunihitoe гэдэг хувцас бүгдээр өмсгөөд юм байна эмэгтэйчүүд нь. Тэгээ энэ Jiunihitoe гэдэг хувцас болохоор ер нь хятадаас жоохон үүсэлтэй хятадаас ирсэн уг гарвална гэж үздэг. Гэхдээ Японы цагуур амьдралын хэв маяг тохируулаад арай илүү задгаа загвартай болж өөрчлөгдөж хувьсан шинжлэгдсэн байна. За тэгээ энэ Jiunihitoe гэдгийг шууд орчуулах юм бол Jiu буюу 10 тэгээд ни буюу 2 буюу 12 Hitoe гэдг нь тийм давхар хувцас мөвцтэй нэг тиймэрхүү утгатай болж ирж байгаа. Инхээр 12 давхар гэсэн утгыг илэрхийлж байгаа. Гэхдээ яг бодит амьдрал дээр бол 9-өөс 12 давхар хувцас аль нэг нь байдаг юм бэлээ л дээ. Ер нь дээдл нь бол 12 давхар байдаг. Гэхдээ бол бүр яг тэр Heian-ийнхаа үед яг энэ хувцас нь эд мандж явах үедээ бол бүр илүү эрхэмсэг байдал бүр илүү илтгэхийн тулд ингээ 20 давхар хүртэл өмсдөг байсан гэдэг тийм түүх бас байд юм байлээ. За тэгээд хэдүүлээ энэ 12 давхарт нь яг юу орд юм бэ гэдгийг нь харцгаая. Би нэг нь болохоор YouTube дэх нэлээд хэд хэдэн энэ Jiunihitoe-г өмсөж үзэж байгаа хүмүүс бол энийг танилцуулж байгаа бичлэгнүүдийг нь хараад мэдэж авсан байгаа. За эхнийх нь болохоор Nagabakama буюу Hakama гэд ийм урт улаан өмд маягийн юм өмсөж байгаамаа. Юбк энэ доор нь газар тавьж агаад дээр нь гიშгээ дээш нь татж байгаа энэ өмсүүлж өгдөг хүмүүстэй байдаг. Тэрнээс биш өөрөө бол энийг өмснө гэвэл яста бүтэхгүй. Хоёрдугаар давхарга нь болохоор Kosode буюу өнөөгийн кимоны их загвар болсон дотуур цамцыг өмсөж байна. Ингээ гуравт нь Hitoe буюу дотоод нэмгэн давхар хувцсыг өмсөж байна. Дөрөвдүгээр давхарт нь Itsuzugini буюу 5 давхар нэмгэн кимоно. За энэ кимононых нь өнгөнд бол бүр маш нарийн утга авцалтай байдаг. Энэ талаар хэдүүлээ дараа нь ярих гэж бодож байна. За ингээд Учигину гэд илүү зузаан
дунд давхархын кимоно дээрээс нь давхарлаж өмснө. За энийхээ дээрээс нь уваги гээд дээрээс нь өмсдөг маш том ханцуутай хувцас байгаа. За энэнийхэн дээрээс нь карагино гээд хятад маягийн богино хөрөм байдаг. Яг энэ нь болохоор мөрийг нь илүү тодруулж өгч байгаа. Маш олон давхарын өмсөд ирэхээр мөргөн юм шиг, унжин юм шиг харагдаж эхлэхээр нь мөрийн жоохон тодруулж өгдөг юм байх нь. Тэгээ хамгийн сүүлд нь мо буюу ард талд нь унждаг урт хормой ингээд залгаж өгд юм байна. Тэгээд энэ урт хормой нь бол эрхэмсэг байдлынх нь бэлэгдэл болдгоо гэж хэлсэн байна. Тэр карагино гэдэг нь болохоор богино хөрөм гэхээр манайх нэг ууж мууж дээлэн дээрээ давхарлаад өмсдөө шүү дээ. Тэрэн шиг ерөнхийдөө гэж ойлгож болох юм шиг санагдсан. За тэгээ хэян гэдэг тэр үед нь энэ кимоно нь эмэгтэйчүүдийн хувьд ямар утга учиртай зүйл байсан бэ гэх юм бол хэяны үед өчтэй амар сонирхолтой нэг зүйл нь тухайн үеийнх нь хаан нь эмэгтэйчүүдийг хамаагүй гатны хүмүүст нүрээ харуулахыг хоригдсан байдаг юм байна лээ. Тийм учраас эмэгтэйчүүд хүмүүстэй уулзахдаа дандаа дээгүүрх хэсгээ уртлаараа юм хөшиг унжуулсан байдалтай уулздаг байсан байгаа. Тэгэхээр уулзж байгаа хүмүүс нь л дандаа энэ хөшигнөөс доош хэсгийг нь хардаг. Тэгэхээр юуг нь харна гэсэн үг байна? Энэ хувцсыг л харна гэсэн үг байна шүү дээ. Тэгээ тэр хүнийг ойлгохын тулд тэр хүнийг ямар хүн бэ гэдгийг нь мэдхийн тулд нүүр царайгаар нь биш хувцсаар нь таньдаг байсан гэсэн үг. Тэгэхээр тэр хувцас бол тэр эмэгтэйн өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж байсан гэсэн. Нэгдүгээрт юугаа илэрхийлэх вэ гэх юм бол гоо зүүн таашаалаа илэрхийлж болж байна тий. Хоёрдугаарт маш сонирхолтой нь өөрийнхөө эрдэм мэдлэг боловсрал соёлтой байдлаа. За дээрэс нь нийгмийн байр сууриа илэрхийлдэг байсан. За тэгээд энэ гурван зүйлийг юугаар илэрхийлдэг байсан юм бэ гэх юм бол энэ өнгөний давхаргуудынх нь тэр яаж зохицуулсан байдлыг нь хараад тэр эмэгтэйг жоохон таньдаг гэж хэлж болох юм да тий. Тэр байтугай энэ өнгөнүүдийг хэрхэн зохицуулж болох юм те. Энэ сард ингэж энэ өнгөнүүдийг тэр 12 өнгийг нь ингэж зохицуулвал зүгээр. 5 сард болохоор тэр өнгийг ингэж оруулвал зүгээр гэдэг ч юм уу те. Тийм хүснэгтчилсэн юм хүртэл байд юм билээ би та хэдэд харуулъя гэж бодож байна. Харин өвлийн үлрэлт жишээлх юм бол энэ өнгийг ингэж хооронд нь хослуулвал зүгээр гэсэн юм байдаг. Гэхдээ заавал бас энд баригдана гэсэн үг биш. Тэр эмэгтэй өөрийнхөө таашаалыг яаж гаргамаар байна? Юунаас санаа авч тэр хувцаа тэгэж бүтээхийн гэдэг ч юм уу те. Тэр олон өөр зүйлсээс шалтгаалаад өнгөнүүдээ ингээ гаргадаг байсан байгаа юм. Тэгээ ерөнхийдөө нэг байдаг хэд хэдэн өнгөний хослолууд байдаг. Тэр нь жишээ нь хаврын часулаан чавг мөн цасан дор гэдэг нэртэй ээж бүрдэл байж ах жишээтэй. Энэ цасан дор гэдэг нь жишээ нь цасан дор нүүдж байгаа навчийг төлөөлж байгаа тийм жоохон ногоон ягаан өнгийн давхаргууд тэгээ дээр нь цасыг төлөөлөх тийм цагаан өнгөтэй гэдэг ч юм уу те. Тэр өнгөний хослолуудаараа ямар нэгэн түүхийг илэрхийлдэг, ямар нэгэн зүйлийг илэрхийлдэг байсан байгаа. За хоёрдугаарт нь энэ гоё гоо зүйтэй байх гэдгээсээ илүүтэй өөрийгөө хэр соёлтой, боловсралтай эмэгтэй вэ гэдгийг харуулдаг байсан гэж байгаа шүү дээ те. Тэр нь яаж вэ гэх юм бол нөгөө эмэгтэйчүүд чинь бүр яруу найраг их уншдаг байсан гэж байгаа байхгүй тэр үедээ. Мөн тухайн үедээ эмэгтэй зохиолчид нэлээд их төрж гарч ирж байсан. Яагаад гэх юм бол тухайн үеэс ахуулаад эмэгтэйчүүд бичиг үсэгт илүү шамдан суралцдаг болсон байгаа байхгүй. Тэгээ яруу найрагт дурлаж эхэлсэн эмэгтэйчүүд чинь нөгөө яруу найргаа маш гоёор буюу өөрийнхөө өмсөж байгаа хувцаараа илэрхийлдэг болсон байгаа байхгүй. Ер нь бол ихэвчлэн Японы яруу найргуудад бол байгаль ертөнцийг маш гоёор төрсөлсөн байдаг. Яагаад гэх юм бол би өөрөө Японд төрж ирээд Японы яруу найргууд те хайку майку гэл нэг 3 мөртэй юм шүлэг мүлгүүд байдаг шүү дээ. Тэр шүлгүүд чинь яагаад тийм байдаг вэ гэдгийг үнэхээр бүр яг ингээд сэтгэлээр ойлгосон. Яагаад гэвэл эндхийн үнэхээр энэ улирал болох нь өөр өнгөтэй, улирал болгонд өөр цэцэг дэлгэрдэг ингээд үнэхээр тийм гоё өнгөтэй, гоё байгальтай. Баггүй яг тэр газруудаар нь явж үзэж чадах юм бол тийм учраас тэр гоё байгалаа илэрхийлж байгаа яруу найргуудыг өөрийнхөө хувцаараа илэрхийлдэг байсан гэсэн үг байна шүү дээ. Тэгээ тэр хувцыг нь харангуйтаа тэр нөгөө яруу найрагч чид ч юм уу те эсвэл яруу найрагт дурлагсад тэр хувцаараа тэр яруу найргийг илэрхийлсэн байна лээ. Үнэхээр соёлтой боловсралтай юм уншдаг эмэгтэй юм да гэдэг ч юм уу те.
Одоо би жишээ нь энэ цагаан хувцаар одоо ямар яруу найргийг илэрхийлсэн байж болох вэ? Гэх мэтээр ер нь бол ингээд тэр соёлдоо болсон байдлаа бол тэгж хувцаараа хүртэл илэрхийлдэг байсан байх нь. Гуравдугаарт нь нийгмийн давхар гэж байгаа нь мэдээж одоо тэр хувцсных нь материал гэж байгаа тий торго нь ямархуу одоо чанартай юм гэдэг ч юм уу тий. Тэгээ дээрэс нь хэлжсэн би 12 давхаргатай гэж хэлж байгаа боловч заримдаа одоо өөрийнхөө тэр нийгмийн давхарга тий баян жинэлэг хөрөнгөтэй байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд заримдаа бүр 20 гаруй давхаргатай хүртэл ингээ өмсдөг байсан байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр ер нь бол ингээ өмссөн хувцаснаас нь ахуулаад тэр хүний царайг нь харж чадахгүй учраас бас дүгнэх нэг том одоо зүйл нь болж исэн байх нэ. За тэгээ Хэйяны үеийн Японы ордны хатагтаа нар одоо энэ кимононоос гадна үсээ маш урт ургуулдаг байсан. Тэнгуүтэй зөвхөн нүүрнийхээ хажуу талыг ингээд тайруулаад урт үсээ болохоор хойноо заримдаа ингээ боодог байсан. Энэ үс засалтыг нь субера каши гэж нэрлэдэг байсан байгаа юм. Заримдаа ингээд тухан дээрээ нэг жоохон гоёлж мэгэл зүүдэг ч гэсэндээ ер нь байн гол биш. За мөн одоо энэ жуниктой хувцсан дээрээ зайлшгүй барих ёстой чухал дагалдах хэрэгсэл нь болохоор хёги гэдэг нэртэй дэвүүр байсан байгаа юм. Дэвүүрийн талаар нэр сонирхолтой юм хэлэхэд энд дэвүүрийг сенс гэж хэлдэг. Яг Япон нэр нь болохоор сенс гэхгүй юу. Тэгмээд ч манад ч болохоор иргэдэг сенс байгаа шүү дээ. Тэр сенс чинь хийж байгаа үйлдэл нь жоохон өстө хүнийг сэрүүцүүлж байгаа те ингээд салхи хүлээж байгаа. Тэгмээдээ энд болохоор тэр дэврийг сенс гэж хэлдэг. Тэгээ би анх тгий сонсч ямар сони юм бэ тийм үү гэдэг чийсэн. Та бас сонирхолтой санагдаж байна уу? Энэхүү сенс буюу дэвүүр нь болохоор тусгай модоор хийгдсэн ихэвчлэн будаж урт торгон утсаар уйдаг маш нарийн хийцтэй зөвхөн эмэгтэйчүүд одоо өргөж явхад хөнгөн харилцааны чухал хэрэгсэл болдог бас нэгэн дагалдах хэрэгсэл байсан. Харилцааны чухал хэрэгсэл гэдэг нь одоо тэр сенсэн дээр жишээ нь маш одоо нарийн хийцтэй уран зургуудыг зурулдаг байсан. Өөрийнхөө дуртай буюу одоо өөрийнхөө хэлхийг хүсдэг үгээ ч юм уу те одоо өөрийнхөө дуртай яруу найргуудыг ч юм уу тэр сенсэн дээр ингэж бичүүлдэг байсан байгаа юм. Түүнээс гадна өмнө нь хэлсэнчлэн тэнд нөгөө эмэгтэйчүүдийг гадны эрэгтэй хүмүүст өөрийнхөө нүүр царайг харуулахыг хоригддаг байсан учраас одоо гадны эрэгтэй хүмүүстэй уулзах юм бол одоо нөгөө нэг кимононыхаа ханцуугаараа те ингэж нүрээ ингэж нууж муудаг эсвэл нөгөө сенсээ ингээ уртаа барьдаг байсан байгаа юм. Надад нэрээ нэг сенс байгаа би та итэд харуулъя. Энэ бас амар нийцтэй байгаа. Энэ болохоор энэ Японы нэг дүр ахгүй Ошири танте гэдэг бүхс ахгүй юу энэ? Гэт бүхсэн мөрдөгч. Тэгээ энэ бүхсэн мөрдөгч янз янзын хэрэгүүдийг ингээ мөрдөө явдаг юм хүүхдийн зохиол гэдэг ямар хөөрхөн. Тэгээ одоо нэг бүхс гэдэг юм чинь манад бол нэг жоохон табу сэдв байгаа зэтэй шүү дээ нэг жоохон тэгэнгუთ энд болохоор ингээ бүхсийг шууд юм мөрдөх зөртөгч болоход ингээ явчихдаг амар хөөрхөн. Тэгээ бид нэр саяхан гэр бүлээрээ зоны баяр дээр уцсаахгүй. Тэгээ зоны баяр дээр болохоор одоо энгийн юм одоо кимоногийн бүр энгийн хувилбар буюу зуны кимоно гэж арай хэлж болохгүй бах. Гэхдээ ер нь бол зуны Японы үндэсний хувцас болох юката гэж байгаа. Юкатаг охиндоо өмсүүлээд очиж энэ бон одорыг гээд бүжгэлцгээсэн. Энэ бон одорыг одоо энэ Ошири тантегийн бон одорыг яаж бүжгэлхийг одоо заасан ийм сенс байна. За үснээс гадна эмэгтэйчүүдийн нүүр бодолт ч гэсэндээ нэлээд одоо өөр байсан. Нунтаг бодгаар ингээд нүрээ цайруулаад цагааруулаад буцдаг байсан. Яагаад гэвэл та хэд мэдж байгаах Японд бол цагаан арьстай байх тусмаа одоо илүү эрхэмсэгтэй одоо хөөрхөн харагддаг байсан гэж хэлж болно. Мөн цагаан байх тусмаа илүүтэй нийгмийн давхарга өндөртэй. Яагаад гэвэл гадаа гарч ажил хийдэггүй учраас одоо гэрт ингээд сайхан байж идэг тийм дээд давхаргын эмэгтэй учраас цагаан арьстай байх тусмаа одоо илүү сайхан гэж үзэгддэг байсан үе. Одоо ч гэсэндээ тэрний үлдэгдэл болох те эмэгтэйчүүд ер нь цайвар цагаан арьстай байх юм бол хөөрхөн гэдэг бодол бол одоо нэг хэсэг хүмүүст бол байдгаа ер нь хинхтэн байдаг. За тэгээд тэд нэр нүрээ цайруулахаас гадна ихэвчлэн хөмсгөө хусаад тэгээд өөрийнхөө яг тэр байгалийн хөмсгөнийхөө шугамнаас арай өндөрт тийм номон хэлбэртэй хөмсөг зурах аль эсвэл өөрсдийнхөө эрхий хурууныхаа хээг хөмсөгний оронд ингээд тавьдаг байсан байгаа юм л та. Тэгээд яг иймэрхүү дүр төрхийг бол та харж исэн байх. Би жишээлх юм бол оюутан байхдаа ахуулаад Японы одоо Рашомон хаалга гээд Акутагавагийн гоё зохиол өгдөө шүү дээ. Рашомон хаалган дээр борооноос хорогдож зогсож байгаа нэг хідэн хүмүүс тэнд нэг эрэг хин хороосон бэ гэдэг тухай одоо шүүгдэж байгаа тухайга хоорондоо ярилцж байгаа тийм нэг зохиол байдаг шүү дээ. Тэг ингээ бүгдээр үнэн яриад байгаа мөртлөө аль нь
худлаа яриад байгааг мэдхэд айгүй хэцүү. Бүгд яг үнэнгээ хэлээд зитэг. Тэгээд өөд болсон эрэгтэй одоо эхнэрэн жишээлх юм бол би одоо нөхрөө ингээ алцсан гэдэг. Тэнгуут тэд нартай нэг юм одоо хулгайч дээрэмчин тааралцдаг. Тэр дээрэмчин нь болохоор гү би алцсан гэдэг байдаг. Тэгтэл нөгөө нэг эрийнхэн сүнс өөрөө босч ирээд бас шүүх ингээ хуралд нь оролцоод мэдүүлэг өгдөг. Тэгэхдээ би өөрийгөө алсан гэдэг. Тэгээд ингээл баахан юмнууд ингээд өрнөдөг тийм гой зохиол өгдөг. Та хэд хэрвээ хүсэх юм бол тэр зохиолыг бас олж уншаарай. Яг тэр зохиол дээр бас яг ийм хоёр энэ дээрээ дарцсан хөмсгтэй эмэгтэй гарч идэг байхгүй. Тэгээд тухайн үедээ би ерөөсөө ойлгодоггүй. Гэт яг бодож исэн. Одоо энэ сэдвийг ингээд сонирхож уншиж байхдаа эн чин тухайн үеийнхаа одоо хөөрхөн эмэгтэй. Мод нь тэр үеийнхаа стайл байсан байгаа байхгүй юу? За тэгээ нүдээ бол ихэвчлэн хар юм уу аль эсвэл улаан өнгөөр ингэж сүйдрэлдэг байсан. Уруулаа бол улаанаар будсан ч гэсэн ер нь бол хацрын улааныг бол ер нь хэрэглэдэггүй байсан. Цагаанаараа байхыг илүүтэй үздэг байсан гэж байгаа юм. Тэгээ юм цагаан бахар чи илүүтэй юм жоохон юм бомбгордуу болж ирдэг. Нүүр тэгж харагдсан шүү дээ. Тэгээд тэр нь ч гэсэндээ гоо сайхных нь стандартуудынх нь нэг байсан байгаа энэ тухайн үедээ. За мөн эмэгтэйчүүд нь шүдээ дээд доод хэсгээ хоёулангийн харлуулж буцдаг байсан. Яагаад гэх юм бол тэр шүдний цагаан байгаа байдал нь одоо талигаачийн оршуулган дээр одоо тавьдаг юм цагаан чулуутай жоохон төстэй гэж бодоод тэгээ тэрийг нь хүндэтгэх үүднээс одоо шүдээ жоохон өөр болгож хараар буцдаг байсан. За мөн дээрээс нь гоо сайхных нь бас стандартын нэг байсан энэ төргээд би нөгөө өмнө нь Ойран Таю нарын тухай бичлэг хийж байхдаа мөн хар шүдний талаар дурдчихсэн та хэд маань бас үзэж амжаагүй л үзээрэй гэж хэлэх байна. Орчин үед бол одоо хааны гэр бүлийнхэн энэ Жунихтоыг өмсөж байгааг харахаас гадна музейнүүдэд бас байгаа. За мөн одоо Кёто болон энэ Токиод ч гэсэндээ Жунихтоe гэдэг хувцсыг өмсөж үзээд зураг мурга авахулах тийм үйлчилгээнүүд бас байд юм байлээ. Тэгээ би хэрвээ энэ Японд хурж ирээ та хэд Жунихтоыг өмсөж үзээд зураг авахуулаад явъя гэж бодож байгаа бол хэдэн төгрөг байдаг вэ гэдгийг судалж үзлээ л дээ. За энд нэг газар жишээлх юм бол 12 давхар хувцсыг өмсөхөд өглөөгөр зөвхөн өмсөх боломжтой. Тэгээд 132 мянган йены үнэтэй гэж байгаа. Тэгээд өглөөний 10 цагаас 11 цаг 30 минутын хооронд буюу 90 минутын дотор хувцас өмсөд зураг авахуулаад ерөнхийдөө тэр ажлыг дуусгах ёстой гэдэг жаан. Тэгээ өөрөө нэг хэд хэдэн одоо селфи авах боломжтой. Тэгэнгүүтээ тэр тентгийнхээ авч өгсөн зургнуудыг хэд хэдийг нь авах боломжтой. Тэгэхээр 132 мянган йен гэдэг чинь бас нэлээд жоох үнэтэй гоё зү. Харин одоо энд Асакуса энтерт яваад очоод зүгээр энгийн кимоно өмсөд гадуур нэг сайндаа нэг цаг юм болоо те цаг алхаад өөрсдийнхөө зургийг аваад кимонотой алхаж үзээд ингээд яваад ирэхэд нэг ойролцоогоор за нэг 10,000 йен орчим байдаг болоо гэж би бодож байна. Одоо бүх иж бүрийн ямыг нь хэлэхэд гэсэн үг шүү дээ. Хувцаа өмсөд өсмөсөө янзлуулаад нөгөө гой юм өмийг нь зүгээд жижигхэн цүнхийн байраад готлын өмсөд оймс одоо тэр нөгөө Япон хуруутай оймс өмсийг нь өмсөд ингээд явхад гэсэн үг. Тэгэхээр 10,000 гэдэг чи одоо Монгол мөнгөөр бол 230-аас 250 мянган төгрөг гэсэн үг. Тэгэхээр чин 130 эдэн мянган йен чи нэлээд бас үнэтэй болж тарж байгаа юм тест. Тэгээ одоо тэрийг одоо би очиод өмсөд үзээд сууж хахад бас арайч хайран мөнгө юм да гэж одоо зүгээр та эцтэй энэ бичлэгийг зүгээр яриад өгсөн хамаагүй дээр санагцсан. За мөн дээрэс нь гэрлэх ёслолын үеэр буюу одоо Нарухито хаан болон Масако сама тэрний өмнөх Акихито хаан болон Мичико сама нарын одоо гэрлэх үедээ авахулсан зурган дээр бас хин нь одоо тэр 12 давхар хувцсыг өмсөж зураг авахулсан байгааг та эцтэй бас сонирхуулъя гэж бодож байна. За энэ бүх хувцсных нь нийт килограмм жин нь ер нь 15-аас 20 кг жинтэй байдгаа. Тэгээ өмссөн байхад бол хөдөлгөөн хийхэд маш хэцүү учраас зөвхөн сууж юм уу эсвэл алхах боломжтой байдаг юм байна. Одоо хэдүүлээ өргөжлүүлээд Жунихтоe гэд энэ хувцас гардаг нэг одоо зохиолын талаар ярилцъя гэж бодож байна. Энэ зохиол бол монгол хэл дээр орчуулагдсан байдаг. Генжи Моногатари буюу монгол хэл дээр Генжийн туйлс гэж байт юм байлаа. Энэ Генжийн туйлс гэдэг нь болохоор одоо яг тэр би өмнө нь хэлсэн штэ Хэяны үед эмэгтэйчүүд илүүтэй одоо бичиг үсэгт суралцаж эхэлжсэн гэж тэгжсэн. Тэгээд энэ Генжийн туйлс болохоор тухайн үед амьдарч исэн язгууртан эмэгтэй биччихсэн юм бэлээ. Тэгээд энэ зохиол дээр
болохоор Junihtoe гэд хувцсны тэр нарийн одоо саяхан миний ярьсан зүйлсүүдийг бүр үнэхээр яг ингээд дотор нь орсон юм шиг мэдрэхтэй. Үнэхээр тэр цаад нарийн нюансыг нь ойлгох үс хэмжээнд юм маш гоё нарийн дүрслэлтэйгээр оруулж өгсөн байт юм лээ. Тэгээ та хэд боломжтой бол тэр туйлсыг одоо авч уншаарай. Тэгвэл одоо энэ сэдвийг илүү одоо гоёор ойлгох болов уу гэж би бодож байна. За тэгээд энэ гинжийн туйлсын талаар уншихгүй гэж байгаа хүмүүст нь зориулаад баг зэрэг ойлголт өгье гэж бодож байна. Гинжийн туйлсыг болохоор 9-р зуунд буюу одоо өдгөөгөөс 1000 гаруй жилийн тэртет мянганы суут хүмүүний нэг гэж хэлдэг 99-т бичигдсэн байдаг Murasaki Shikibu буюу 794 онд төрж 1185 онд өөд болсон одоо Японы тэр Heian-ы эрэнд амьдарч исэн язгууртан эмэгтэй бичсэн. Тэг хүн төрлөختний хамгийн анхны роман гэж хэлэгддгээрээ энэ гинжийн туйлс дэлхийд дахинда алдартай байдаг. Хүн төрлөختний хамгийн анхны роман гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг энэ эмэгтэй хүн бичсэн байдаг гэдэг нь бас сонирхолтой. Тэгээд тэрэн дээр нь одоо миний яриад байгаа энэ сэдв буюу Junihtoe гэдэг хувцастай одоо эмэгтэйчүүдийн талаар гарч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр хувцаараа юуг илэрхийлж яаж байгаа гэдг нь илүүтэй гарнаа. За энэ гинжийн туйлс дээр юу гардаг вэ гэх юм бол тухайн үеийн хааны одоо хөвгүүн болох Генжигийн амьдралын өрнөл ордны улс төр хайр дурлалын харилцаа одоо тэр хааны удам өгсөний тухай өгүүлдэгэ. Тэгээ энэ Генжи гэдэг нь болохоор тухайн үедээ маш үзэсгэлэнтэй одоо эрэгтэй хүнийг үзэсгэлэнтэй гэх нь хайшаа гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй тийм эрэгтэй байсан байгаа юм. Ийм ч учраас маш олон эмэгтэйчүүд одоо энэ Генжигийн араас гүйдэг. Тэгээд ихэнх үедээ бол маш олон эмэгтэйчүүдтэй ийм хайр дурлалын харилцаанд орж ер нь бол нэлээд тийм өөрийгөө мэдэрсэн нөхөр явж агаад сүүлд нэг эмэгтэйд хайртай болдог. Тэр хайртай эмэгтэй нь болохоор Fujitsubo хатан буюу өөрийнхөө одоо хаан аавынхаа хамгийн бага хатанд нь дурлцдаг байхгүй юу. За тэгээд энэ хоёр хүний одоо хориотой хайрын харилцааны талаар энд гарнаа. Маш их мөрөнж байгаа. За тэгээд тэрнээсээ болоод хил ам улс төрийн одоо тэр маш бохор заваан зүйлсээс болоод нөгөөтг чинь ордноос цөлөгддөг. Ингэж цөлөгдсөн явж байхдаа одоо насан туршийнхаа хань болох Murasaki no Ue-тэй тааралцж байгаа юм л да. За ингээд Murasaki no Ue-тэйгээ хамт амьдарч байгаад буцаад улс төрдөө иргэн ирж ирэх мэдлэлтэй болно. За тэгсэн ч гэсэндээ одоо нөгөө Murasaki no Ue нь өвдөж нас барснаар Генжигийн амьдралын утга учир алдагддаг. Ингээд үргэлжлүүлээд Генжи өөрөө нас бараад нас барснаас нь хойшоо тэр Генжигийн хойтлын одоо үр хүүхдүүдийнх нь амьдрал, хайр дурлал, за тэгэл одоо янз янзын асуудлуудын талаар гардаг ийм туйл юм байлаа. За тэгээ энэ дээр болохоор эмэгтэйчүүдийн нөгөө Junihtoe-гийнх нь өнгөний талаар маш дэлгэрэнгүй гарна. Дээрээс нь тэр хувцсных нь үнэрнийхэн талаар бас их гарна. Үнэрээс гадна тэр 12 давхарга нь яаж одоо хөдөлгөөн нь ямар байгаа вэ гэдэг тэр нарийн одоо юмнууд нь гардаг. Тэгэхээр одоо бидний одоо өнөөдөр мэдэрч ойлгож чадахгүй тэр зүйлсийг яг тухайн үед нь тэр тухайн үеийнх нь ямыг ойлгож мэдчихсэн хүн бичсэн гэдгээр онцлогтой учраас илүүтэй мэдрэх боломжтой. За мөн энэ одоо туйлсд гарч байгаа хүмүүс нь хоорондоо болохоор шүлгийн мөртүүдээр буюу яруу найргаар харилцаж байгаа нь бас маш сонирхолтой байдгаа. За тэгээд хэлсэнчлэн одоо урдуураа юм хөшөгтөө эмэгтэйчүүд нь бусадтай харилцаанд ордог байсан учраас хөшөгний цаанаас хоорондоо ярилцах, захидал илгээх одоо улирлын өнгөний талаар хоорондоо ярилцах, байгальд одоо хэрхэн мэдрэмжтэй хандж байгаа зэрэг нь одоо энэ туйлс дээр ингээд маш гоёор гардаг юм байна. За тэгээд энэ Genji Monogatari гэдгээс гадна энд бас Японд хизээ Junihtoe-г харах боломжтой вэ гэх юм бол Октийн өдрөөр харах боломжтой. Октийн өдрөөр одоо Hinamatsuri гэдэг одоо болдог. Тэгээд энэ Hinamatsuri-н октоодтай зориулаад ийм нэг айгүй гоё том юм хүүхэлдэйнүүдийг гаргаж ирж засдаг байхгүй. Тэр хүүхэлдэйнүүдийн бүгдээрээ Junihtoe-г өмссөн байдгаараа бас онцлогтой байдгаа. Тэгээ Японд амьдарч байгаа монголчууд маань ч гэсэндээ одоо энэ хүүхэлдэйнүүдийг Hinamatsuri-гаар зөндөө харж ирсэн баг. Гэхдээ яг ямар хувцас өмсчихэд яг одоо кимоно ямар учиртай кимоно өмсчихэд байгаа гэдгийг нь сайн мэддэггүй байсан бол одооноос ахвалаад ингээ мэддэг боллоо хэдүүлээ.
За мөн дээрэс нь та хэд бараг л сонсч ирсэн болоо гэж бодож байна. Яагаад гэх юм бол энэ бол Японы нэлээд эрт үеийнхэн үлгэрүүдийн нэг болох Kaguya химээ гэдээ байдаг. Энэ Kaguya химээг болохоор одоо Ghibli студ ч гэсэндээ бүтээл болгон гаргаж исэн. Тэгээ энэ Kaguya химээ дээр мөн энэ Junito-ыг өмсөж байгаагаар ингээ гардгаа. Тэгээ энэ үлгэр дээр бас юу гардгийг та ажтаа товчоор тайлбарлах юм бол нэг өвгөн эмгэн хоёр одоо хүүхэдтэй болж чаддаггүй. Тэгээ бурхнаас ингээд хүүхэд гуйсан чинь тэр хоёрт одоо энэ охиныг бэлгэлдэг байхгүй. Гэхдээ яаж бэлгэлдэг гэхээр өвгөн нь хулсан ойд хус бэлтгэж явж байгаад нэг хусыг ингээд цавцсан чинь дотроос нь юм хөрхөн охин гараад ирдэг байхгүй. Тэрнээс хойш тэр охиныг одоо өөрсдөө үрчилж аваад ингээд хичээгээд хамтдаа амьдарч байтал нөгөө охин нь ингээд том болох тусам үнэхээр үсгсэнтэй болоо. За тэр авийнхаа бүх ирчүүдийг хуйлруулад тэр ирчүүд нь одоо бүгдээрээ одоо энэ Kaguya химээтэй хамтдаа амьдрахын тулд одоо хэлсэн бүх зүйлийг нь хийнгээд тэгээ Kaguya химээ болохоор өөрөө нэг 5 шаардлага тавиад за тэгээд тэр Kaguya химээтэй суугаж байгаа ирчүүд нь тэр 5 шаардлагад хүрэхийн тулд даалгавруудыг биелүүлж янз янзын одоо зайл гаргах, зарим чадахгүй одоо сөхрөх гих мэт юмнууд болдог. За энэ 5 даалгаварт нь Буддагийн чулуун аягыг авчрах, шувууны үд шиг гэрэлцдэг эрднийг олж ирэх, лууны хүзүүнээс очир алмаад сугалж ирэх, тэнгэрийн орны эрдэнэт чулууг авчрах, үнэт чулуугаар хийсэн хайрцаг авчрах гих мэт янз янзын даалгаврууд өгдөг. За ингэж авсаргаад одоо Kaguya химээд мөн эзэн хаан хүртэл хайртай болдгоо. Манай тус уг нь ном нь байгаа юмсан. Нөгөө яг байж байгаа юм хөмсгөн ингээ эрхээ ураагаар пан гэж хар зарцсан тэнгуутаа энүүгээр юм тайрцсан үстэй. За тэгээ нөгөө 12 давхар хувцас ингээ өмссөн ийм ном байгаамаа. Тэгээд энийг хэрвээ та хэд бас сонирхох юм бол үзээрэй. Энэ үлгэр болохоор мөн Heian-ы үед бичигдсэн байдаг аахгүй. Тийм учраас Heian-ийнхаа үеийн хувцастайгаар энэ үлгэр дээрээ гарч байгаа гэдгээр онцлогтой байдаг. Тэгээд хэрвээ харж байгаа бол энд нөгөө сенсэж гэсэндээ бас барьсан байгаа юм тийм. Ийм байт юм байлээ. За ингээд энэ удаагийн маань дугаар энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдөр ярьж өгсөн Junito-ыг гэд хувцсны түүх бас та хэдэд сонирхолтой өөр өөрсдийнхээ хийж байгаа ажилтай холбогдуулаад ямар нэгэн гоё инспирэшн ч юм уу тийм авсан болов гэж бодож байна. Тэгээ хизээ нэгэн цагт одоо би энэ ч бас тэр хоёрын хувцсыг ч юм уу аль эсвэл энэ Junito-ыг ч юм уу өмсөж үзсэн тийм туршлага видео бас хийх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл бол байна. Тэгээд юу болохыг бол таашгүй ийм урт ус мөстэй болоо сууж бас үзмээр л штэ тий. гэж бодож байна. Гэхдээ одоо ингээд бичлэг бол хүсснээр бас болохгүй мó. За тэгээ Японоор өөрч сонио хачин гэх юм бол энд одоогоор 35 36 хэмийн халуунтай тэгэл байнгын юм одоо халуунаас сэрэмжлэх гэсэн сонирдуулга ингээл гадаар цагаан хоолоогоор яваал тэгэл янз янзын энд хүмүүс одоо эмнэлэгт халуунаас болж хүрхэгдсэн тиймэрхүү байдалтай байгаа. Одоо энэ халуун чинь бол 9 сарын дунд хүртэл баг үргэлжилдэг байхгүй. Бид хэд ч өнгөрсөн зам Монголд байсан болохоор энэ халууныгаа жоохон мартах шинжийн, жоохон юм басах шинжийн заа болно шүү дээ. Угаасаа тэгэл амьдрал ирээл болсон юм чинь гэсэн байдалтай яжсэн чинь энэ жил гэсэн. Тийм байж одоо та ингэ харах юм бол миний гар ингээд нүүр мөрнөөс хар байгаа зүтэй. Дандаа юм дугуун унаж би чи явдаг. Охин мохноо дугуун унаж цэцэрлэг рүү хөргөж өгдөг байхгүй. Тэгээд наашаага нэг талдаа явахдаа 2 км явдаг. Буцаж ирэхдээ 2 км гэхэр чинь би очиж авах өглөө хөргөж өгөх гэ нийтдээ баг ингээд 8 км энэ дугуунд чинь дугуй гарч өсти явж өгдөг. За тэгээд ингээд амхандаа бэлэн мэлээ өмсөд байгаа мөртлөө л одоо ингээд тэгтээ ингээд хараа бэлэн өмссөн хэсэг нь жоохон цайвар энэ хэсэг нь жоохон ингээд бороо гайцтай. За тэгээ нэг иймэрхүү сонио ачинтай байна да. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээрээ эргэн уулзцгаая. Энэ хүртэл бичлэгээ минь сонссон та хэдтэй бүгдэнд нь маш их баярлалаа.